За сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. За 15-наас 22-ны хооронд бол нэлээд гариг иргэсийн хувьд нэлээд онцгой сонин тохиолдлууд болно гэж астрологчид ярьж байгаа учраас энэ хэдэн өдрүүдийг бас онцгойлоод ярьчия гэж утсан юм аа. За уучлаарай. За тэгээд 6 сарын 15 болоод өчигдөр гэсэн үг тийм ээ. За дэлхийн бөмбөр засгийн одоо хойд тагсад бол 100 ирж байна гэсэн энэ тийм үү шүү дээ. За тэгэхээр тэнгэр их хэсд бол ямар нэгэн тийм хүчтэй өөрчлөлтийн эрчим хөрвүүлж байна гэж тэр ярьжээ. За энэ юу гэхээр янгараг болон ураан гаригууд квадрат буюу 90 градусын байрлалд барилж байгаа юм байна л да. За энэ нь бол энэ байрлал бол тийм таатай байрлал биш. Үр дүн нь бол тааварлашгүй маш их хүчтэй анги цахилгаан мэт тийм одоо эрчимчийг хөрвүүлж байна гэж хэлж байна. За тэгэхээр энэ хүн бол дэлхийн хүний амьдралд нөлөөлнө гинэ. За энэ яаж нөлөөлөх вэ? Сэтгэл санаа болоод харилцаа бүх дэлхийн үйл явдлыг донцлогсон тийм үйл явдал ч болж болох юм аа гэж. За тэгэхээр 15 16-ны энэ өдөр эрхсийн хөдөлгөөнтэй зэрэгцээд бол та бидний бидний дотоод оршихуйд гүн одоо сэтгэлийн гүнд бол маш том өөрчлөлтүүд явагдаж байна гинэ. За энэ ямар өөрчлөлт вэ гэсэн чинь гүн гүнзгий тийм сэрхүүн үйл явц бас болж байна гэж. Магадгүй яаж тэр мэдэгдэх вэ гэхээр алдагдсан он жилүүд гацсан тэр хэв маягууд нэг л байр суурьнтай гаццсан юм шиг байсан. Тийм байр суурьнууд өөрчлөгдөж эхэлнэ гэж. За тэгэхээр энэ хөдөлгөөн бол зүгээр нэг ихсэн байнгын хөдөлгөөнд ордог тэр хөдөлгөөн биш. Маш хүчтэй эрчим буюу тэр шинжлэлтийн тийм эрчимтэй тийм үйл явдал өрнө гэсэн байна. За тэгэхээр энэ ховор эрчим хүчийн үйлчлэлийг та бүхэн мэдрэх гэж байгаа учраас энд бол маш анхааралтай байх ёстой гэрээ. Магадгүй таны хувьд одоо энэ үеүүд гинт сэтгэл санааны хувьд маш тогтворгүй болдог ч юм уу те. За энэ нь бол таныг ингээд өөрчлөлтөө ингээд өтгөж байгаа үг гэнэ л дээ. За тэгэхээр энэ занзраа огтхойг энэ онцгой мөчлөгийг одоо мэдж авснараа та юу хийх ёстой бэ гэж те. Их тохиолдолд хүмүүс энийг ерөөсөө анзаарахгүй даалт нөлөөллийг нь мэдхгүй өнгөрчдөг юм байна л да. За тэгэхээр ангараг ураан гараг хоёрын 1 градусын энэ өдрөг үүсгэсэн болвол тийм таагүй одоо бас жоохон тийм таагуудаа одоо тийм нөхцөл байрлал учраас энэ одоо тэр таагүй нөлөөх та тэр эрчим хүчийг яаж зогсоох вэ? Тэрийг өөртөө ашигтайгаар яаж эргүүлэх вэ гэдгийг одоо энэ хүмүүс ойлгох гэж нэг хийгээд байгаа юм л да. За тэгэхээр олон жилийн туршид одоо бидний хүмүүсийн дотоод тоолд одоо мэдрэгдэж байгаагүй тэр нэг юм галын эрчим хүч, гал дүл шиг тийм маш хүчтэй тийм мэдрэмжүүдийг асаах болно гэнэ л дээ. Одоо унтарчихсан тийм одоо зөвхөн одоо тийм цогших байдлаар ингээл чимээг өрхөн байж исэн тэр галын энерги их хүчтэй сэргэх үе юм байна. За тэгээд хэрвээ одоо энэ анхааруулгыг мэдэхгүй байх юм бол тэр одоо эрчим хүчний тэр хүчтэй энергийг мэдэхгүй байгаад их юм бол та өөрөө зогсох аргагүйгээр юм их замбраагүй байдал руу юм уу эсвэл хит их сэтгэлийн дарамт руу ч юм уу хит сэтгэл хөдлөл рүү ингээд яваад орчих ийм магадaltaй гэж байна. За тэгэхээр ийм шилжилтүүдийг мэдэрснээр тэр эрчим хүчтэй та хамт урсахын зэрэгцээ эсрэг биш. Тэр эрчим хүчний эсрэг биш. Та тэр хүчтэй урсгалын дагуу урсахын зэрэгцээ та өөрчлөлтийн одоо анхны давлгаануудад нийтээд орчно гэж байна. За тэгэхээр 15 16 бол ямар үе гэхээр за энэ бол 22-ны хүртэлх үйл явдлыг ярьж байгаа шүү. Тийм учраас 15 16 ямар байх вэ? Гинтийн шийдвэрүүд хийхэд ерөөсөө тааламжтай бус гэн. За дээрэс нь энэ үед бол энэ 15 16 ер нь бол түрүүчийн анзаарсан бол энэних өмнөх одоо подкастн дээр дунд үе бол нэлээд хэцүү үе гэж ярьсан шүү. Тэгвэл энэ хэцүү үе гэдэг нь бол маш тийм эрчим хүчний маш хүчтэй орсгол орж иж байгаа учраас энэ гинтийн шийдвэр гаргаж болохгүйгаас гадна зарим нэгэн маш том сануулгууд ирж байгаа гэдгийг хэлж өгч байгаа юм байна. За энэ үед ирж байгаа сануулгуудыг ойлгож авснаар эндээс эхлээд дараагийн 6 сарын туршид он дуустал гэсэн үг. Өөртөө орж иж байгаа тэр
дохио санамжуудыг яаж хүлээж авах вэ? Хэрхэн ухаалгаар зохицуулж өөрийнхөө ажил, амьдрал, харилцаа холбоондоо дахин төлөвлөлт хийж өөрийнхөө зорилгыг дахин шинээр шийдчилж бичих боломжтой вэ гэдгийг ойлгох тийм үе гэж байна. За ангараг гарыг ураантай сөргөлдсөн байдал буюу 90 градусын байрал орох үед бол дарамт мэдрэгдэнэ. Таны гинтхэн сэтгэл түгшнэ. Тайван бос байдалд орноо хүмүүс. За тэгэхээр магадгүй зарим нэгэн хүн тийм мэдрэхгүй байлаа гэхэд гинтхэн хачирхалтайгаар ямар ч тийм шалтгаангүйгээр маш их урам зориг ороод юу ч болов юу хийчмээр санагдаад гинтийн шийдвэр гаргachиж магадгүй байна л та. За энэ бүхэн чи юу хэлээд байгаа юм бэ гэвэл аль хэдийнэ та тэр хүчтэй долгионы урсгалд ороод ирчихсэн гэсэн үг юм байна. За тэгэхээр энэ юу гэж байгаа юм бол сансар огтхой гэдэг их том юм хөлөг онгоц гэдэг юм уу? Одоо тийм техник гэж үзэх юм бол өөрөөр хэлбэл араагаа сольж байна. Тэр араагаа сольж байгаа тэр нэгэн хүчтэй чичиргэн долгионы үед та тэнд зүгээр нэг зорчигч биш. Та тэрний нэгэн хэсэг юм болохоор тэр өөрчлөлтүүдийг мэдэрч байна гэсэн үг гинэ. Тэгэхээр тодорхой долгионууд тийм бодтой энергийн шилжилтүүдийг бол яагаад чи хүмүүс тийм анзаарахгүй өнгөрчдөг. Гэтэл тэнд болохоор даалт, сүнслэг, оюунлаг маш тийм гүн гүнзгий утга санааг агуулж байдаг гэж байна. За энэ бол ердийн нэг оддын шилжилт, гараг хэрэгсийн шилжилтээс арай өөр. Яг бол энэ тесрэх, дэлбэрэх, төвлөрсөн тийм маш их хүч, энэ хүчтэй эрчим хүчийг бол яг уу гэхээр одоо тарж бутарсан, сарилсан энэ амир хүчийг бол дахин өөртөө одоо тийм өөрийнхөө ухаарал, гэгээрэлд зориулсан ариун тийм дээд тийм үлсийн төлөөтэй тийм бүтээлч энерги болж хуурах тийм боломжууд байдаг гинэ. Тэгээ сансрын одоо тэр оюун санааны мэрэгэн ухаан хөө одоо даалт хүчний тэр нэгэн дохио сануулгуудыг хүлээж авах юм бол тэр хувь хүн өөрчлөлтийн тэр нэгэн эхлэлийг нээгээд өчтгөө гэж ингэж ухаарсан, гэгэрсэн оюуны одоо тийм өндөр дээд зэрэгт хүрсэн олон дагагчтай тийм хүмүүс ингэж яриад байгаамаа. Жирийн нэгэн астрологийн зурхаагаас орчуулаагүй ингээд нэлээд тийм оюунлаг сэрчгсэн гэх юм, сэрсэн ухамсартай. Тийм олон одоо дагагчтай тийм хүмүүсийн хүлээс ингээд орчуулж тавьж байгаа гэдгийг ойлгож байгаа бах. Энээс өмнө бол Joy Dispenza гэдэг хүнийхийг орчуулвал та нарт ямар вэ гэж ярьсан. Энэ та нар ихэнх нь энийг сонсё гэсэн учраас яг чухамдаа яг тэр хүний сануулга тохиолноос нь бид нар өнөөдөр ингэж ярьж байгаа юм шүү. За тэгэхээр энэ дээр бол 12 дордны зурхааг ярихгүй зөвхөн энэ дунд үеийн хүнд хэцүүгээд байгаа юм шиг боловч чамд өөртөө ашигтайгаар эргүүлж болох энэ долгионуудыг ярьж болохоос бүх хүнд хамаатай гэж ойлгочоорой. За хэрв энэ үед та ямар нэгэн өөрчлөлтийг мэдэрч байгаа бол дээр хэлснээр тийм ээ дарамт мэдэрч байгаа байж сэтгэл төсч байгаа байж болно. Аль эсвэл гинтхэн маш их эсэрхүүн одоо маш хүчтэй орсолд ороод юу ч бол хийчмээр амар бурам зэрэг орж байгаа бол та ангараг ураан 2 гаригийн энэ хүчтэй долгионд татагдаж орсон гэсэн үг гинэ. За энэ 2 гариг ингэж 90 градусд барилахаар явахаар 2 өөр одоо хүчтэй долгион 2 тийшээ 2 өөр чиглэл татгалцаж түлхэлцэж байгаа тийм хүчтэй энерги гинэлтэй яг энэ үеийн энерги болохоор. Өөрөөр хэлбэл ангараг гариг гэдэг бол хурц, галыг илэрхийлдэг, хурц зоримог үйлдэлүүдийг илэрхийлдэг. Гэтэл энэ гариг одоо арслангийн ордонд орчод байна. Арслангийн ордон гэдэг бол нарыг илэрхийлдэг. Нарны эрч хүчийг илэрхийлдэг, бас өөртөө ихтэй байдлыг илэрхийлдэг. Тэгэхээр энэ бол маш хүчтэй энергийн төвлөрсөн байж хаад түүний эсрэг талд нь ураан гариг хоньны ордонд барилдсан байна. За ууланд хоньны орд бол тийм хүчтэй тийм цочир өөрчлөлтүүдийг эсэргүүцдэг гинэлтэй. Гэвч яг энэ үед нь болохоор ураан гариг яг үндэ бол хоньны ордыг бас удирддаг юм байна. Тэгэхээр энэ удирдагч гариг нь өөрөө ямар шинж чанартай гариг вэ гэхээр цочирхай тийм маш хүчтэй тийм аянга цахилгаан бослох хөдөлгөөн гентийн үүмэн энтрийг самуу одоо тийм хүчтэй тийм эрч хүчийг бас илэрхийлдэг. Тэгээ энэ 2 гариг ингээд 90 градусд байрлна гэдэг бол маш тийм хүчтэй долгион. Тэгэхээр энэ бол үнэхээр тийм зөөлөн биш шүү гэдгийг сануулж байна. Тэгэхээр энэ үед яах ёстой бэ гэдгийг тэд нар юу гэж зөвлөж байна дээ гэхээр тийм
бодлогогүйгээр гинтийн заримг үйлдэл бити оролцоорой. Та бодлоготой байгаарай. Бодлоготой жоохон ингэж бодолтой ухаарлалтайгаар бодож ухаарсны үндсэнтэй үйлдэл хийгээрэй гэж. За эдгээр өдрүүд бол ихэнх хүнд ямар сануул өгөх вэ гэхээр дэлбэр гэж байгаа юм шиг, тесрэх гэж байгаа юм шиг тийм эрсдэлтэй байгаа юм шиг тийм санагдах ч юм уу. Аль эсвэл шууд хүчтэй огцон мөнгөийг алхам хийчмээр энэ санагдах ийм үеиг нь л дээ. Тэгэхээр энэ үед түргэн зан аваар сэтгэл хөдлөлсөн тийм үйл явдлуудыг цаанаас нь өөрөө ингээд гарыг эрхсийн нөлөөгөөр цочоож өгöd байгаа учраас энэ үед та жоохон бодолтой хандаарай л гэж байгаа юм байна. За энэ үеэр мэдээж осол аваар, хагцал, технологийн одоо доголдол энэ төр бол жишээлбэл хэдхэн ганц 2 хоногийн өмнө одоо айхтар онгоцны осол боллоо гэж сонсч илээс. Тэгэл энэ бүхэн бол одоо тэр гариг иргэсийн нөлөө аль хэдийн үйлчлээд хэлсэн гэсэн санааг ярьж. За тэгэхээр энэ хүчтэй долгионууд хүнд илүү мэдэгдэх вэ гэдгийг бол мэдээд энд тухс дуртахад мэдээж хоньны орд. Хоньны орд яадаг вөхөр ангараг гариг чи ураан гаригтай нэгдэж байгаа. Гэхдээ хоньны ордныг ангараг гариг хүчирдэг. Тэгэхээр танд галын эрч хүч их байна. Таны одоо тэмцэгч чанараа маш хүчтэй илэрнэ. Тэгтээ та бодлоготой хандаарай л гэж байгаа. Үхрийн ордыг бол ураан гариг хүчирдэг. Тэгэхээр ураан гариг гентийн шийдвэр, гентийн өөрчлөлтүүдийг бас санаж танд санал болгоно гэсэн. За тэгэхээр дээрэс нь их бол оюун ухаан одоо хурцдах харилцаа холбооны хурцтмал байдал энэ ихрийн ордонд бас нөлөөлнө. Яагаад ихрийн ордон гэхээр яг ихрийн ордонд бол одоо Юпитер буюу бархас байд гарыг бас ингээд шилжиж байгаа. За тэгээд энэ 6 сарын бол гол орд нар байж байгаа гол орд бол Мэлхий орд. Тэгэхээр мэдээж Мэлхий ордонд сэтгэл хөдлөл маш хурцдах гэр бүл ийм одоо дарамтч гэдэг юм уу бас тийм хүчтэй тийм сонин драмууд бол төрчил тэмцлүүд бол илэрнэ гэж. За энэс бусад ордныхын хувьд бол дээр дурдсан бүх тэр одоо энэ хоёр гарагийн сөргөлдөөнтэй энэ байрлалын шиж чанаруудыг мэдэж яваад өөрсдийнхөө үйлдэлд анхаарал хяналт тавьчихад болно л гэж. За дэлхийн хэмжээнд бол энэ төрлийн энерги өнгөрсөн одоо үеуд маш хүчтэй илэрсэн. Энэ гаригуудын одоо нэгдэл хөдөлгөөн бол зөвхөн энэ өдөр болоод зогсчдаг биш. Энэ өдрөөс өмнөх 15 хоног, энэ өдрөөс хойш дахиад 15 хоногийн туршид үргэлжилнэ гэд ойлгочих болно. За тэгэхээр мэдээж энэ үед цочирдуулсан үйл явдал жагсаал, тэмцэл, жагсаал, тэмцэл услах хөдөлгөөн гэдэг нь манад болоод одоо ч хүртэл үргэлжилж байгаа. Тэгэхээр энийг болчих баг. За тэгэхээр энэ үед шийдвэрлэхэд та бүхэн юунд анхаарах хэрэгтэй? Хамгийн зөв арга юу вэ гэх юм бол та битгий яар. Юунд ч битгий сэтгэл хөдлөлөөрөө хариу үйлдэл хий. Ярихаасаа өмнө түр зогсоод амьсгалаа. Хаашаа одоо жишээлбэл чи энэ хүчтэй энерги эрч хүчийг юунд илүү зарцуулах вэ? Ямар бүтээлч хүч болгож зориулах вэ гэдэгтээ анхаараа гэж бясалгагчид ялангуяа оюуны гэгэрэл төрхийг зорьсон энэ хүмүүс бол ингэж зөвлөд байгаа. За тэгэхээр эндээс бол яах вэ гэхээр тийм хүмүүс одоо ямар хуу энэ зан үйлийг хийвэл энэ хүчтэй энэ энергийг өөртөө ашигтайгаар хувиргаж болох вэ гэхээр олонхийнх нь хувьд бол одоо төөрөлдсөн одоо урам зориггүй байсан одоо тийм зогсонгүй байдалд байсан энэ гэж санагдаж байсан бол яг тэр урам зориггүй зогсонг тийм нэг жоохон удаашрсан энэ тэр хүчийг одоо энэ галын хүчтэй энергиэр урагш төрхиж болох нь л дээ. Тэгэхээр энэ яах вэ гэхээр та лаа бариад одоо хийх ёстой тэр тийм байгаасаа гэж хүсэж байгаа тэр зүйлдээ төвлөрч бясалгаж болох. Тэгэхээр таны доторх гэрэл улам илүү асаж, улам илүү гэрэлтэж, та илүү төвлөрдөг, илүү сахилга баттай одоо тийм хүчтэй ийм энергийг өөртөө хөрвүүлж эхэлнэ л дээ. Өөрөөр хэлбэл та дотоодоос сэрж эхэлнэ гэж. Өөрөөр хэлбэл удаан үргэлжилсэн таны дотор байсан тэр манан сарниж энерги дахиад амьлаж эхлэх ийм үе гинэ. За тэгэхээр өнгөрсөнд та ямар нэгэн хүчтэй тийм зориг тавьчаад тэрэндээ хүрч чадахгүй танд саад учраад байсан бол тэр хүрхийн төлөө тэр хэрэгжүүлэх түлхэц болох тэр дадал туршлуудыг та бясалгалыг төвлөрлийг энэ хүчээр
та сэргээгч ийм боломжтой үе гэж. За тэгээд дотооддоо тэр хүчтэй энерги хоригдуулж чадсанараа бол та өөрөө бүтээгч тэр хүч чинь эрчимжиж эхэлнэ. За энэ үед та жишээ бяцлал хийж, лав барьж өөрийнхөө одоо хүслийг шивнэхээс гадна яг тийм юм хийн, ийм зорилгод хүрнэ гэдгийг тэр одоо зорилгоо бичиж өдөр болгон тэрийг идэвхжүүлж яхад бас сайн урам зориг нь улам их хүчтэй болох болно гэж. За энэ үе бол нэг талаас хүчтэй ангараг уран гарагийн одоо тэр сөргөлдөөнт байдал, нөгөө талаасаа бас тийм зөөлөн энерги дотоод хүчийг идэвхжүүлэх ийм энерги илүү ариун, илүү дээд зорилгын төлөө өөрийгөө зориулахад ийм чухал үе гэж хэлж шүү. За тэгэхээр энэ үеийг ашиглая гэж байгаа хүн бол та багаас эхлээл гэж. Багаас эхлэл гэдэг бол та тэр бяцлаглыг өдөр болгон одоо лаасаагаад юу хийх гэж байгаа тэр зорилго дээрээ төвлөрөөд бяцлага. Гэхдээ энэ нь зүгээр дуураймал биш шүү. Та үнэнчээр яг өөрийнхөө тэр хүссэн зүйл дээрээ төвлөрөөд өдрөөр байнгын дадлыг хийлгэж чадах юм бол ач тусна бодож байсаас ч илүү хурдан мэдрэгдэж эхэлнэ гэсэн байна. Тэгээд энэ үйл бол та гадаад дуу чимээнд төвлөрөх биш, дотоод руугаа илүү төвлөрөх үе шүү. Ингэх юм бол таны хувьд өнгөрсөн он жилүүдэд одоо та алдсан юм шиг, удаан цаг хугацаа хэрэггүй үрчигсэн юм шиг тэр мэдрэмж чинь бол үгүй. Та энэ он жилүүдэд зөвхөн та дотооддоо л өөрийнхөө л эрч хүчийг энэ зөв чиглэл рүү хөгжөхөд зарцуулж байжээ гэдгийг ойлгох болно гэсэн байна. За ингээд энэ хүрээд бол 15-наас эхлээд 22-ны хүртэлх энэ нэгэн одоо хүчтэй энергийн урсгал сөргөлдөөнтэй байдгийг өөртөө ач тустайгаар эргүүлэх ийм боломжийг яаж олж харах уу, яаж өөрийгөө чиглүүлэх вэ гэдгийг хэлж өглөө. За ангараг, уран гэдэг хоёр гариг бол аль нь маш хүчтэй тийм өөрчлөлтийг авчирдаг гэд түрүү хэлчихсэн. Тэгэхээр одоо энэ бол эрх чөлөө, урам зоригийг, мэрэгэн ухааныг та энэ ич хүчний нөлөөнд дор та дотоод бяцлаглаасаа олж авах юм байна гэд ойлгочих хэрэгтэй. За тэгэхээр та бол арай удаашар, тайван бай, эрч хүчийг мэдэр, бяцлах дотоод руугаа аялаа гэж ингэж астрологчд болоод оюуны эрэлчдэд зөвлөж байгаа юм байна. За энэ хүрээд та бүхэнд богинохон боловч 7 хоног ирж буй 7 хоногийн туршид та юунд төвлөрөх вэ гэдгийг ингээд зөвлөгөөг хүрээд өндөрлөе. Энэ бол оюуны сэрхэх, оюуны хувьд сэрсэн сүнслэг ертөнцийн утга учирыг ойлгосон, төвлөрөл, дотоод эрч хүчийг илүү одоо ухаарсан, мэдэрсэн ийм хүмүүс илүү сонирхож сонсох байхаа гэж бодож байгаа юм. Тэгэхээр яг энэ үе бол болгоомжгүй, бодлого үйлдэлээс зайлсхий, амар амгалан, тодорхой гүн гүнзгий хувьсгал, дотоод хувьсгал руу илүү өөрийгөө зориул. Ингэх юм бол таны өнгөрсөнд хоримтлуулагдсан тэр нэгэн одоо шарах сорив эдгэрэх зам руугаа орно. Алдагдсан цаг хугацааг нөхөх, төвлөрөл, бяцлаглалын эрчим хүчийг дахиж асаах, ариун замдаа орох ийм ховор боломжийг нээж явж байгаа үе шүү. Энийг ухаалгаар ашиглаарай гэж ингэж зөвлөж байна. За тэгээд та бүхэнд энэ үед энэ хүртэл надтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Энэ бол зөвхөн ухаарал гэгэрлийн замыг сонгосон, амар амгалан илүү мэдрэхийг хүссэн тэр замыг сонгосон хүмүүс илүү хамааралтай. Хэрвээ энийг та сонсож байгаа бол та энэ цаг үед чухал энэ боломжийг ашиглахад бэлэн байгаа учраас сонсож байна гэд ойлгочиход болох юм байна. За тэгээд та бүхэнд амжилт хүсье. Дараа уулзъя. Баяртай.